Монголын сагсан бөмбөгийн холбооны энэ удирлын дээдлигийн аваргын тэмцээн өнгөрсөн 5 гарагт өндөрлсөн билээ. Сагсан бөмбөгийн Монпол Плоц клуб болон Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Тамирын урилгаар Польш улсын сагсан бөмбөгийн холбооны шүүгчид Монгол улсад хүрэлцэн ирж сагсан бөмбөгийн дээдлигийн тэмцээний шигшээ тоглолтуудыг удирдах шүүн явуулсан юм а. Шийдвэрлэх тоглолтуудыг шүүн явуулсан Польш улсын сагсан бөмбөгийн холбооны шүүгчдийг өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооноос хүлээн авч уулзлаа. Монголын сагсан бөмбөгийн холбооны хамт олон 19 дахь удаагийн дээдлигийн тэмцээнийхээ улирлын тоглолтуудын хүрээнд 45 тоглолт, хасагдах шатны 13 тоглолт, медалийн төлөөх 8 тоглолтыг амжилттай зохион явуулсан. Шигшээ цувралд олон улсын хэмжээний мастер пүрэвдэрж дасгалжуулагчтай Хасын Хүлгүд баг 4-1 харьцаатай өрсөлдөгчөө хожиж 6 дахь удаага лиг аваргуулсан билээ. Хүрэл медалийн тоглолтууд болон аваргын төлөөх шигшээ цувралын хүрээнд болсон 5 тоглолтыг Польш улсын шүүгчид тун амжилттай шүүн явуулсан юм. Тэднийг өнөөдөр Монпол Плоц клубын ерөнхийлөгч Дамбатаржагийн Инхбаатарын хамтаар Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Инхбаатын Бадрууган хүлээн авч уулзсан баяр хүргэж Монголын үндэсний олимпийн хорооны алтан медалаар шагналаа. Монгол улсын хамгийн нэр хүндтэй томоохон тэмцээнийг шүүн явуулсандаа баяртай байна. Монголын сагсан бөмбөгийн спортод хувь нэмрээ оруулж, мэдлэг чадвараас Монголын шүүгчдэд зааж, зөвлөж, туслах зорилготой ирсэн юм. Тэр зорилгоо амжилттай биелүүлсэн гэж бодож байна. Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны хамт олон биднийг урьж хүндэтгэл үзүүлсэнд үнэхээр талархаж байна. Монголын лиг үнэхээр өрсөлдөөнтэй явагддаг гэдгийг нүдээр үзлээ. Шүүгчээс өндөр зэрэглэлийн ур чадвар шаардсан тоглолтууд боллоо л доо. Хурдтай хүчтэй ур чадвартай тамирчдын тоглолтыг шүүн явуулахад сайхан байлаа. Монгол улсад ирж ажилласан энэ хөдөлмөрийг минь энэ улсын олимпийн хороо ингэж өндрөөр үнэлсэнд туйлын сэтгэл хангалуун байгаа. Дараа жилүүдэд лигийн тэмцээндээ ажиллах санал тавьбал дуртаяа хүлээн авах болно. Сагсан бөмбөг цаашид Монгол улсад илүү өндөр түвшинд хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Энэ жил манай Монпол клубын 10 жилийн логч байгаа өнөөдөр тэгээд энэ бас бидний нэг зорилго байсан манай клубын Монголынхон сагсан бөмбөг Европын сагсан бөмбөгтэй одоо холбох. Польшийн шүүгч нарыг авчираад одоо Польшд шүүгч нараар шүүлгүүлээд өөрийнхөө одоо ур чадварыг бас нэг тодорхой хэмжээний төвшинг харуулъя гэсэн тийм л зорилготой байсан. Анх удаага Азийн орнд Польшийн одоо шүүгч нар Польшийн сагсан бөмбөгийн холбоо өөрийнхөө одоо шүүгч нарыг явуулж ингэ шүүлгэнэ гэдэг бол энэ бол Польшийн сагсан бөмбөг холбоо мөн бас нэг тийм түүхэн гоё одоо үйл явдал боллоо. Энэ сарын 2-ны өдөр манай улсад хүрэлцэн ирсэн Польшийн сагсан бөмбөгийн холбооны дээд зэрэглэлийн шүүгч Якоб Петршак, Марк Рутковский нар энэ богино хугацаанд дээдлигийн тэмцээнийг шүүн явуулахаас гадна сагсан бөмбөгийн тамирчид, дасгалжуулагчид, шүүгчдэд 3 удаа сургалт зохион байгуулсан. Шүүгчдээс өндөр мэдлэг, мэдрэмж, ур чадвар шаарддаг сагсан бөмбөгийн спортод өндөр зэрэглэлийн чадварлаг шүүгчид хамгийн чухал хүчин зүйлсийн нэг байдаг. Ийхүү Монголын сагсан бөмбөгийн холбооны 2018 оны дээдлигт Польшийн шилдэг шүүгчид ирж ажилласан нь манай улсын сагсан бөмбөгийн спорт баг тамирчдад тодорхой ахис дэвшлийг авчирч чадсан юм а. Тэд энэ сарын 19-ны өдөр өөрийн эх орондоо буцах юм байна.